Дэлхийн 12 улсад амьдардаг цоохор ирвсийг хамгаалах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвсийг сурталчлан таниулах, хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой цоохор ирвс хамгаалах олон улсын өдрийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэж өнгөрүүллээ. Ирвсийн өдөрт оролцсон 500 гаруй хүн мэдлэгийн болон гар зочлон гэрэл зургийн үзэсгэлэн сонирхож, гэр бүлийн хамт хөгжөөн тоглоомоор наадаж, бүтээлч хэсгээр зочилж байгаль хамгаалах үйлсэд нэгдлээ. Энэ үеэр олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн үндэсний бүхийн улсын аварга Мөнхбатыг ирвсийн элчээр сонгосон юм. Монгол орны хүндрэл уулын бүсэд амьдардаг цоохор ирвсийн толб хүний гарын хээтэй адил давтагдшгүй байдаг. Улаанбаатар хотын иргэд цоохор ирвсээ хамгаалах үйлсэд нэгдэн хурууны хээгээрээ уулын эзнээ бүтээлээ.